За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг та бүхэнд хүргье. Манай хорон дээр энэ телевизийн би боддог гэсэн энэ цуврал нэвтрүүлэг телевизээр явагдаж байгаа да. Энийг хараад би бас ямар сайхан аштайхан нэвтрүүлэг явж байна гэж боддتي. За ингээ Отонбээрийн хэлсэнчлэнгээр нэрэн залуус энэ ямар нэгэн хурал цуглаан ямар нэгэн үйл ажиллагаа болоход дандаа 40-оос дээш настай эсвэл 10-аас доош настай хүмүүс ирдэг нь манай залуучуудын итгэх нийгмийн итгэх үйл ажиллагаа ямар байна вэ гэдгийг нэг харуулад байгаа юм шиг бодогдт юм аа. За энийг шүүмжлэх тест биш ээ. Ер нь төр засаг маань хэм бэ? Юу юм бэ гэдээ одоо би бага насны дунд ангийн хүүхдүүдээс асууд байлаа да. Батвал гэж байгаа байхгүй юу? Батвал. Тэгэхээр төр засаг гэдэг бол би бодохдоо би өөрөө телевиз хэвлэл мэдээл манай энэ хороо гэр хороолол гудам хотын төвийн сарвал сайхан байр ногоон байгууламж гэж би боддتي. Тэгэхдээ би телевизийг баг зэрэг шүүмжлэх юм өгнөр бодогдоод байх юм аа. Би бодохдоо биш гэдэг юм. Өнөөдөр манай хорон зөндөө олон ажил явагдаж байгаа. Иргэдэд чиглэсэн маш олон ажил байна. Тэр үнийг дөнгөж орсон суугчдын дөнгөж 10% мэддэг. Яагаад сурталчлах байхгүй. Гэтэл өнөөдөр одоо энэ захин хүнээс хүүхдээс асуугаад өнөөдөр юу хэдэн хүн автын осолд орсон бэ гэдээ асуухад яг тавыг хэлнэ. Тийм биз? Яагаад тэр телевизийн одоо хамгийн чухал оргил юм болчоо. Би тэрэн дүнхээр сэтгэл имзэглэж явдаг. Зөвхөн энэ биш, энэ зөвхөн нэг л жишээ тийм ээ. За ингээд телевиз маань сурталчилгаагаа их сайхан зөв явуулах юмсан. Залуучуудынхаа сэтгэлгээнд их сайхан юм суузгаж өгөх юмсан. Тэр одоо нийгмийн итгэхийг дээшлүүлэх юмсан. Би нэг удаа ажлынхаа газрынхантай тэр баарнд орж үзлээ. Тэр баар гэж юу байдгийг би мэдэхгүй лээс л да. Тэгээд би бодчихлаа. Үгүй энэ жоохон ч гэсэн тэр залуучуудын хүмүүжилд нь итгэх санаачтайгаа дээшлүүлэхэд нь зариулсан ганцхан ширхэг юм байсан болоосэй гэж. Баарнд одоо. Баарнд. Тэнд юу вэ? Пип байна, арх байна. Маш их чанга дуутай сайхан орчин үеийн тоног төхөөрөмжтэй хөгжим байна. Хөгжим маань дандаа попорслийн. Яагаад нэг юу цагаан сургыг тэр нэг удаа сонсгож болтгүй тэр залуучуудад гэж ингэж бодож байлаа. Уучлаарай тийм ээ. За тэгээд манай хоронд одоо өшөө ярих юм хийх юм зүйтэй байна. Би боловсрол хамтын ажиллагаа нийгэмлэгтэй саяхан бас нэг ярилцаад хорондоо нэг жижигхэн хүүхдэд залуучуудад хөгжлөд зариулсан номын сан оруулж ирэх юмсан гэсэн ийм санал тавьсан. Тэгээд тэрийг бол зөвшөөрсөлдөө манайхыг одоо байраа бэлдээд хорон дээр байраа бэлтчихвэл одоо бид нар намын сангаа оруулахад бэлэн байна гэсэн. Би тэгтээ энэ засаг дарах тавгын газрынхантай ярьж чадаагүй байна энэ талаар. Гэх мэтчил ингээд хүн болгон жоохон сэтгэл гаргаад ажиллах юм бол болмоор юм шиг. Яагаад булган Монголын ганц хоггүй цэвэрхэн хот болчих вэ? Яагаад Улаанбаатар болж болохгүй гэж. Яагаад манай хороо болж болохгүй гэж. Ингэж л одоо боддог. Ингийн тулд хүний нөгөө ухамсар сэтгүүд нь тэр алаан хядаан янз бүрийн одоо тэр ор хүнжлийн даав явдал тэр одоо бусармаг муухай юм телевиз их сурталчилж байна гэж би үнэхээр бодоод идэв. Кино гарна тэр. Тим кино гараагүй үйл явдалгүй киног бол баг бүр 2 3 настай хөвгдөж үзэхгүй. Яг тийм болгочих вэ? Би бүр тэрэнд эмзэглэж байгаа. Ном уншдаг хүүхэд хэм хэд вэ? Сонио уншдаг хүүхэд хэд вэ? Энэ үнд л одоо их боддог. Тэгээд телевизийн нэвтрүүлгийн сурталчилгаа нь түрэн бас тэр отхон бээр ярьжсэн. Би бас боддгийг. Энэ одоо миний мус найзууд. Гэхдээ биднэрт найзууд байдгүй юм уу? Бид нар найзуудын дунд нэр хүндтэй хүн биш юм уу? Одоо энэ дэрэнцэнд орж өгшөө энэ хүмүүс ингэж байж байна. Гэхдээ ягаад эдгэрийн тухай тэр муусан миний муусан найзууд нэвтрүүлэг хийж болохгүй гэж. Заавал урлагийнхан байх хэрэгтэй юм уу? Заавал олонний танилхан байх хэрэгтэй юм уу? Харин тэр хүнийг оруулаад олонний танил болгож болно эцэст. Гэж ингэж боддөг юм аа. За уучлаарай ингээ манай хоронд ирж ажилласан танарт баярлалаа. За баярлалаа. За ер нь залуучууд маань бас нэг удаа цаг болжээ. Ахмадууд маань залуучуудыгаа бас өөрчлөгдөөсөө олон зүйлийг хийгээсэй гэж байнга хүсч хүлээж байгаа. Ахмадуудын гарч байгаа ихэнх үгнээс дандаа залуучуудыг одоо ирээдүйдээ итгэлтэй байгаа ч гэсэн шаардсан, гойсон, магадгүй найдвар тавьсан үг сонсогдож байна. Сайн байцгаана та нар.
Эндэрсэн хүмүүсийн амрыг айлтгая. Тэгээд залуучууд бидэнд бол юу хэрэгтэй вэ? Залуучууд бид одоо эмгээр амьдарч байгаа залуучууд гэхэд чөлөө цаг өнгөрүүлэх зөвлөгөө зүгээр л 3 метрж тамигдаад тэгэл амьдарч. Нийгэм бидний тийм л өнгөрч. Зүгээр л бидэнд чөлөө цаг өнгөрүүлэх сагсны талбай, хөл мөгийн талбай ч юм уу иймэрхүү зөвлөл хэрэгтэй. 13 дугаар оны юм тий. Ерөнхийдөө 13 ч гэдэг ер нь бүх энэ гэр хорооллын залуучууд бидэнд ийм үйл хэрэгтэй байна. Тэгээ бас дээр нь одоо манай 32-ын тойргоос 7 бодол хүртэл одоо гэрлэн төхөө ганц ч байхгүй. Энийг бодохоор тэгээ 32-д бол хамгийн их машины аваар гардаг, хүмүүс машинд их дайруулдаг, гэрлэн төхөө байхгүй, хурд саруулагч байхгүй. Тэгээд одоо 32-оос 7 хүртэл ядаж нэг ганц гэрлэн төхөө тавиад өгч үлээд юм байна. Тий, энэ аваарч одоо ганц гэрлэн төхөө байхгүй. Тэгээ энийг харахаар би одоо нийгмээс биднийг тусгаарлаад байгаа юм уу? Яагаад байгаа юм гэсэн тийм сонин бодол төртөө. За баярлалаа. Асаавэцгэн өнөөдөр бид нар бол өнөөдөр 10,000 цаасаар мах авч идэж чадахгүй байна. Ботёсал нэгдүгээр. Хоёрдугаар 21-ийг авч яана гэж байна. Энэ яаж вэ? Зөвхөн хоолндоо хэрглэж шít. Тэхийн оронд өнөөдөр бол аж аргалтай амьдрахын тулд 21-ийг авах болоод энэ залуучуудыг хотхон байгуулад өнөөдөр яагаад вэ? Энэ газар нутаг бол бидний газар нутаг. Тийм учраас энэ чинь бол өчөө сайхан залуучуудыг хотхон байгуулад энд тэр залуучууд маань амьдраад ажилтаа байртай, орон сууцтай, нийгэмтэй, эрүүл мэндтэй бүх юмтайгаа байж ивэл энэ бол өнөөдрийн бидний ганц зорилго. Огны мөнгөний одоо хүчээр авч байгаа. Том биш үү тийм ээ? Огны мөнгөний одоо хүчээр авчдаг. Юу хогийг авчдаг. За. Энэ огны док юм байна. Тэр огны мөнгөний авчдаг. Тэрсэрнийг гаргаад хогийг авчдаг. Огны мөнгө хэдийг авч юм бэ сар? Хогийг авчдаг. Сар бүр хэдийг мөнгө авдаг. Тэгээд энэ хүчээр одоо сайн хандах. Зөвч байна. Энэс хогооч нэгдэж байна. Тийм л ер нь бол манай нэвтрүүлэг нэг зорилгыг тавьсан. Юу гэхээр зовлон бол их байгаа, мөрөглөө аймаг байгаа. Гэхдээ бид нар энэ дундаас шийдэх боломжтой юм нь юу юм бэ? Ялангуяа хорооны иргэд маань энийг нэг ингэж шийдэх боломжтой бол шиг сая Оцмогийн гаргасан гоё санаа байсан шүү дээ. Хорооны одоо өмнө нэг мэдээллийн самбар байгуул би өөрөө жишээ дэмжиж хийж болно гэсэн. Энийг бол бид нар жишээ хөөцөлтөд яваад ажил хэл болгочих гэж бодож байна. Тэр их чинь гаргасан нэг санал байгаа. Зам дээр хурд маш ихтэй байгаа. Ерөнхий улсын сургуулийн хүүхдүүд замын ард талаас хичээлд явдаг. Тийм учраас энэ нэг хурд сааруулж буй нэг хэвтэй цагтаа тавья. Ингэж болдгоо мó гэсэн асуудлыг тавьсан. За энэний араас бид ажлыг болохоор энэ нэвтрүүлгийн араас хөөцөлтөй гэж бодож байгаа. За ингээд өөр санал бодолтой хүмүүс байвал энэ дэрт ирж байна. Би одоо энэ 7 модал 6 модал айлс чиглэлийн автобусны худалд замын цагдаагийн хошин шугаараа эвтэй цагдаа нартай тим тавилах хүсэж байна. Би өөрөө жолооч хүн байна. Тэгээд тэр хурд сааруулах тэгээд гэрлэн төхөв илүү үзэж байна. За ийм байх хэрэгтэй байна. За хамгийн гол нь би бас нэг юм бодоод байдгийг манай энэ хорооны хаягжилт ялангуяа ногоонд л байна. Энийг нэг сайхан жигтэн болгоод өгөөсэй үлээ. хорооны хаягнуудыг годомжууд ерөөсөө машин одоо галын тэр явахд их хэцүү. Тиймэрхүүнүүдийг бас нэг жоохон зэгсэлж янзалж өгөөсэй цаанаасаа. Энд чинь ганцхан хороо гэдэл энэ хорооны иргэд чинь тийм юм хүсч байдаг бол энэ хороон дарга хорон дээр ажиллаж байгаа улсууд байна шүү дээ тийм ээ. Ямар ч эрх мэдэл алга байна шүү дээ. Эднээс нэг жоохон эрх мэдэлтэй болгоосоо үлээ. Эднээс нэг жоохон юм өгөөсөө үлээ. Юм хийхээр энэ хорооны дарга ямар ч юм хийх тийм ямар ч санхүүжилт байдгүй.